Хүүхэд бүр сурч боловсрох эрүүл таатай орчинд өсч бойж байгаа эрхтэй. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрх зөрчигдөх нь элбэг байдаг тухай эцэг эхчүүд хэллээ. Манай улсын хэмжээнд ердөө 6хан тусгай сургууль байдаг. Гэхдээ энэ нь хөгжлийн бэрхшээлтэй бүх хүүхдийг хамруулж чаддаггүй гэж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаарх статистик судалгаанууд хоорондоо хол зөрүүтэй байдаг болохыг хэлж байна. Ямар мэдээлэл дээр тулгуурлаж хийж байгаа нь тодорхойгүй юм даа. Тэгэхээр хамгийн энэ даруй хийгдэх ажил юу вэ гэхээр энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд чинь хэд байгаа юм бэ гэдэг тоогоо Монгол улсад тодруулж ирэх, тоолох болвол илрүүлэх судалгаа явуулах болвол хамгийн нэн тэргүүний ажил болж байгаа. 2009-10 оны тоогоор болвол 22 гаруй мянган хүүхэд сургуульд сурж байна гэсэн тоо байдгийг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд. Тэгэхээр та нар тэр 8,000, 22,000 гэдэг тоог ингээл харьцуулаад хараа л та. Яасан зөрүүтэй тоо вэ? Ямар хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэд тооцох тухай тогтсон ойлголт байдаггүй юм байна. Иймээс энэ тоо баримтууд зөрүүтэй гардаг гэлээ. 10 дугаар сарын 10-нд болох 50 жагсаалын үеэр эцэг эхчүүд бодлого боловсруулах түвшний хүмүүстэй уулзнаа. Энэ үеэр тулгамдсан асуудлаа тавьж хамтдаа шийдвэрлэх арга зам хайхаар шийджээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд орших төдийхөнд бус хөгжихийн төлөө амьдардаг гэлээ. Тэдний дуу хоолойг төр дуламжлах Эгэл Баатрууд 50 жагсаал 10 дугаар сарын 10-ны өглөө спортын төв ордноос төрийн ордныг зорино. Шууд Алтан хуйг Баатар хүнээр мэдээллээ.